бизнес одоо эхлэхдээ нийтлэг гаргаж байгаа бидний алдаа юу вэ? Хит их сэтгэлээ өөрлөө нөө. За магадгүй миний хувьд ч гэсэн байсан тий. Олон жилийн өмнө ийм бизнес хийчихвэл гоё гээл тий. Амар гоё бодоол ингээл тийм хийчихвэл монголчуудад хэрэгтэй юм шүү. Ийм орж ирээгүй юм байна ч гэдэг юм, ийм байдгүй юм байна ч гэдэг юм тий. Ингээл ийм энэ бол хүн сэтгэл хөдлөө. За энэний дараа мэдээ судалгаа хэрэгтэй. За яг тэгвэл хэрэглэгч маань яг тэр судалгаан дээр их алддаг баха. Яг магадгүй яг тэн дээр л хамгийн алдаж байгаа. Тэгээд судалгаа хийж байгаа байгууллагууд бас тэр хэр олон байгаа юм. Хүртээмжтэй байгаа юм тий. Тэр бас сайж өгч байгаа. Бас тэр сайж өгч байгаа гэдэг асуудал яригдана. За инхээр чин за гадны ихэнх байгууллагууд бол судалгаан дээр бол асар их мөнгө зарладаг. Тэгээ R&D гэж ярьдаг. Тэгээ research and development буюу судалгаа хийгээд судалсан үр дүнгээ хөгжүүлэлт хийгээд бизнес. Жишээлбэл саяхан би харж байхад Монгол улс шинжлэх ухааныхаа салбарт дотоодын нөхцөлтөд 0.1 гэсэн үү тийм биз. Тэгэхээр чин ингээд нөө тэнд жинхэнэ одоо ярьж явах хэвээр жинхэнэ нөө судалгааг нь хийгээд нөө жинхэнэ нөө одоо мэрэгжлийн нөө нэг аргачлаа мэддэг те судалгаагаа хийж мэддэг хүмүүс дээр хөрөнгө оруулалт хийх болохоор чи бид нар ямар судалгаа хүсэж байгаа. Зөөр нэг годомжинд явжсэн хүнээс нэг 5 хүнээс асуулт асуучих. Тэгээд тэр 5 хүний хариулсан хариултаар бид нар судалгаа хийгээд. Энэ нэг талдаа яг уу байж болно. Одоо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн дээр бол байж болно те одоо ус ундаа те энэ дээр байж болно. А нөгөө талдаа эн чинь бидний хувьд хөгжлийнхаа дараагийн төвшөнд гарахгүй бол эн чинь арай өөр төвшний судалгаанууд хэрэгтэй болчиход байна шүү дээ. А тэнгуү судалгаа гарсны дараагаар сургалт хөгжүүлэлтийн ажлууд бас гаруул их сайн байгаа. Уг нь. Яг тэгэхээр судалгаа юм байна, асуудал юм байгаа юм байна. Энэ асуудлыг шийдэхэд бол бид ийм сэдвийг сургалтууд хэрэгтэй юм байна. За сургалтын мэдээж хэлбэр бол онлайн байх уу, танхим байх уу бол дараагийн асуудал. За дараагийн нэг асуудал бол бид нар монголчуудын сургалтанд мөнгө зардаг одоо хандлага гэж байна. Ер нь сургалтанд мөнгө зарах гэдэг бол түр хэлжсэн их бизнесүүд жижиг дунд байдаг учраас бас хэцүү. Зардаг уу? Бас хэцүү. Тэр хүмүүсийг зар гээд бас шууд хүчлэх бас аюул. Ягаад тэр усууч асар их зүйлийг авч явж байгаа шүү дээ. Татвар төлж байгаа, түрээс төлж байгаа. Тэгэхээр босролд яаж хөрөнгө оруулах юм бэ гэдэг нь аюул. Тэгэхээр энэ бол мэдээж засгийн газрын төрийнхэн өөрийнх нь бодлого байж явахгүй бол ажлын байрны чинь хэдэн хувийн жижиг дунд нь бий болгоод хэдэн тэр томууд нь бий болгоод байгаа юм бэ. Тэгэхээр хинлүүн бид нар илүү анхаарах хэрэгтэй юм гэдэг юмаа л ярих хэрэгтэй. Тэгвэл хангалттай байгаа дээр нь илүү боломж өгөөд илүү одоо ингээд дэмжээд байвал нөгөө үндсэн жижиг дунд чинь үндсэндээ ингээд тойлтчих